байна, карьер өсгмөр байна, танилын үрээ нэммээр байна гэдэг юмнууд. Тэгээ оюутнууд 30-40% салбарын уул уурхаагаар сурж байгаа инженер болж байна уу манайхаа? Болцсон. Одоо шууд явах уу? За сайн байна уу Батцангэл зэрэглээ. Тэгээ биднэрт бас бидний энэ залуучуудын хийж байгаа анхны арга хэмжээ хүндэтгээд та яриа өгч байгаад бол баярлалаа. Тэгээ танаас бас товчхон үзэл бодлын сонсъё гэж бодоод байгаа. Энэ Mining Week гэдэг жил болгон зохион байгуулагддаг уул уурхаан 7 хоног мэдээж салбарын төдийгүй улсын хэмжээнд бол томоохон арга хэмжээ. Тэгээ энэ арга хэмжээ ер нь яагаад жил болгон зохион байгуулагддгийг агуулга нь ер нь юу юм? Бас манай энэ анх удаа үзэж байгаа залуучууд ч юм уу ер нь нэг та яг энэ ассоциацийг тэргүүлж байгаа хүний хувьд товчхон бас мэдээлэл. Тийм ерөнхийдөө анхны санаа нь бол миний хувьд бол за энэ салбарт ороод би бараг 20 жил ажиллаж байна. Тэр үед л ер нь би одоо тухайн үед бас санаануудаа хэлдэг байсан. Одоо ингээл тусдаа нэг арга хэмжээ Call Mongolia гээл тэгэнгუутаа Discover Mongolia гээл бас нэг тусдаа арга хэмжээ. Тэгэнгуутаа Safety First гээл тэгэнгуутаа Women in Mining гээл ерөнхийдөө ингээ маш олон арга хэмжээ одоо жил тойрол болоод идэг. Тэгээд миний хувьд бол яг нөгөө аль болохоор нөгөө импакт нэмэхийн тулд энэ чинь синержи гаргах хэрэгтэй. Энэ арга хэмжээнүүдээ бүгдийг нэгтгэхэд нэг дор яагаад гэвэл энэ салбарын бүх асуудал. Манай салбар бол уул уурхаан олборлох салбар ингээ харах юм бол маш орон оролцогч салбартай. Тийм бид нар гендерийн асуудлыг ярих хэрэгтэй. Тийм бид нар залуучуудын одоо хүний нөөцийн асуудлыг бол ярих хэрэгтэй. За төр зэсэгтээ одоо хууль эрх зүйн асуудлуудаа ярих хэрэгтэй. За анхан нийлүүлэлтийн сүлжээгээ ярих хэрэгтэй. Техник технологи ярих хэрэгтэй. Ингээ яваад их тэр ерөөсөө маш орон нутгийн харьцааг ярих хэрэгтэй гэдэг. Олон талд одоо асуудлуудыг олон талаас нь харж уулзалтууд зохион байгуулах шаардлагатай. Тэгээ ерөнхийдөө энийг бүгдийг нэгтгэхэд нэг платформ болгоод бүх оролцогч салуудын оролцоог хангаад явах нь зүй юм аа гэж юм. Нэлийн эртнээс бол санаа төрөө тэрийг бас салбарынхантайгаа хуваалцаад явдаг байсан. Тэгээд 2020 онд л үедээ нөгөө ассоциацийн бодит зөвлөлийн дараагаар сонгохдоо ерөнхийдөө ажлын хариуцч хүмүүстүүд энийг хэрэгжүүлэх боломж нь гарч ирсэн. Тэгээд 4 жилийн өмнө анх Mining Week гэдэг арга хэмжээ зохион байгуулагдаад эхний 2 жил нь ерөнхийдөө хурал зөвлөгөө хэлбэрээр явсан юм. Энэ гут нь энийгээ бас өргөжүүлээд Mine Pro арга хэмжээтэй нэгтгэхэд одоо ингээ 2 дахь жилдээ энэ алах дүүргийн тайж хайрхны бэлт ингээ зохион байгуулагдаж байгаа. Тэгээд энэ жилийн өв ч гэсэн одоо оролцож байгаа компаниудын хүмүүсийн тоо цар хэрэгж гэсэн ингээ илүү тэлсэн байна. Бараг 2 дахин нэмэгдсэн байна. 350 аж ахуй нэгж одоо оролцож байна. 400 бараг болж байна. Дээр нь 20,000 хүн давхарцсан тоогоор ингээд хурлуулалтанд орно гэж бүртгэгдсэн байна. 10 улсын төлөөлөл бас одоо гадны байгууллагууд оролцож байна. Элчин сайдын яамаараа дамжуул. Энэ жилийн бас focus country гэдгээр нь бол хятад бүгд найрамдах хятад улс оролцож байгаа. Тэгэхээр бүгд найрамдах хятад улсын уул уурхай ассоциацийн төлөөлөлд ирсэн. За хажуугаар нь одоо манай урт хугацаанд хамтарч хийж байгаа хариуцлагатай уул уурхай стандартыг нэвтрүүлж байгаа Канадын уул уурхай ассоциацийн 2 дахь жилдээ оролцож байна. Колумбийн уул уурхай ассоциацийн төлөөллөөс орж ирсэн. Тэгэхээр бид нар гадаад харилцааг бас хөгжүүлэх боломж, нөгөө талдаа дотоод асуудлуудаа тий ярилцах юм платформ болгож хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь таны хэлж байгаачлан оролцогчийн хувьд тэгээ хамтран ажиллагчийн хувьд энэ жил ингээ хараад үзэхлээр яа харахгүй гадны түншүүд бол нэлээд нэмэгдсэн харагдаж байна. Тэгээ жил болгон яг энэ одоо тав дээр ярилцлага хийж байгаа энэ танхимын тайзан дээр ч тэр өөр зэрэг танхимууд дээр ингээд хилцүүлгүүд явагддаг. Мэдээж бодлого тодорхойлогч нар яг л одоо энэ салбарын чухал эрхмүүд ирээд оролцдог. Гэхдээ биднэрт нэг төөрөгдөлтөө байдаг. Бас нөгөө яг энэ салбарын урсууд биш болохоор мэддэггүй нэг юм сайн мэддэггүй гэж байгаа шүү. Юм яг эндээс ямар үр дүн гардыг болоо. Мэдээж асуудлуудаа ингээд хэлэлцээд яриад байдаг. Тэгээ яг бодиттой үр дүнгууд ямар алхмууд хийгддэм бол та бас нэг тодорхой хэлээд өгөл. Тий яг нэг хэлэхэд бол ингээд манай салбарын дотроо асуудлаа ингээд бүгдээрээ ойлгоод байдаг мэдээд байдаг. Гэхдээ эн чинь бид нар бол одоо нийгмийнхаа нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр одоо уул уурхайн салбарт яг шууд утгаараа бол нэг 70-80 мянган ажлын байр бий болж байгаа. Нийт Монголын одоо ажиллах хөдөлмөрлөл эрхэлж байгаа боловсон хүчний пүүл одоо ингээд нэг 800 мянган орчим хүн байдаг юм шиг байна. Насан турш хүмүүсд ажил хийж эрхэлж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг боловсон хүчний нэг 10% нь бол манай салбарт шууд уяатай. Бид нар бол асуудлуудаа ойлгоод байдаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс тэр уул уурхай компаниудын зүгээс ч гэсэн ургачдын зүгээс асуудлуудаа ойлгоод байдаг. Үлдсэн 90% нь одоо нийгмийнхэн те үлдсэн хэсгийн асуудлуудыг бас тэр болгоо бид нар шиг ойлгодог. Бид нар болох тэр ингээд эн чинь
of course энэ чинь ойлгомжтой ш тэгээ бодоод идэг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол энэ бол шинэ зүйл болчиход байгаа байна. Тэгээ энийн ийм асуудал чинь ийм байцтайгаа тайлбарлал өгөхдөө нүдэн нэгдэн гэдэг шиг чихэн онгон гэдэг шиг нэрээ юу вэ энэ чинь ямар ч логикгүй асуудлууд байна штэ гэдэг бас тэр мессеж бид нар өгч явах хэрэгтэй юм шиг. Одоо жишээлбэл хөрсний дороотлол бэлчээр талхал тэгэл ер нь бол хүн болгонд за монголчуудаас асуух юм бол 99% за уулуурхаагаас болж байгаа гэж хэлж магадгүй. Үндэ ингээд тоо худлаа ярьдгүү статистик ингээ хараад үзэхэд бол манай газар нутгийн 1% нь л одоо ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөө. Тэр дотроос 10% нь л ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Ойролцоогоор 1700 ашиглалтын лиценз байдгийг Монголд бүртгэлтэй албан ёсон. Тэн дотроос үйл ажиллагаа явуулж байгааг 200 хүрэхгүй л аж ахуй нэгж байдаг байхгүй юу? Тэгэхээр ч одоо газар нутгийн математикийн логикоор бодох юм бол 0.1% дээр л манай салбар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр цөлжилтөнд нэрвэгдсэн бүс нутгаа тооцох юм бол одоо сүүлийн үе байгаль орчны яамнаас гэсэн үг жаа статистик 70-80% нь бол цөлжилтөнд өртөж байна гэж. Тэгэхээр 0.1% дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс болоод 70-80% нь газар нутгийн одоо цөлжилтөнд өртөх гэж ямар ч утгаар эрүүл ухаанаар бодсон логик байхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр ингээд нөгөө муу нэр зүрсэн салбар гэдгээр юм болох дээр за энэ уулархаа бүтэхгүй болохгүй энэс болж байна гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүх мэдээллүүдийг бодиттой ингээд мэдээллүүдийг нөгөөж явах хэрэгтэй. Усны асуудал нь. Ерөнхийдөө бүгдээр энэ газар шороо одоо саяны дороотолтой ерөнхийдөө энэ болгоор их ширэж байгаа асуудал уулуурхаа гэж боддог хүмүүс дахиад хэлнэ. Бараг 90% за дахиад нөгөө уулуурхаагаас болж ийн гэж хэлнэ. Үүндээ ерөнхийдөө усны газрын Монгол улсын хэрэгжүүлэгч агентлаг нь өөрөө тооллогоо хийгээд гаргаад ирэхэд уулуурхаан компаниудын ашиглалт нь бол ерөнхийдөө нийт ашиглалтын 10 гаруй л байгаа. Бусад үлдсэн ахуй хэрэглээ, тэгээ хөдөө аж ахуй, эрчим хүч ингээ бусад одоо салбарууд бол маш өндөр усны зарцуулалттай. Ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа экспортын одоо 90 гаруй хувийг одоо салбар бүрдүүлж байгаа. Тэгэхээр одоо ингээд жинхэнэ эдийн засгийн утгаар нь хараад 1 литр ус зарцуулаад тэгээд хэдэн долларын экспорт хийж ийнэ гэж харах юм бол бүтээмжийн талаас нь харъя л да, efficiency талаас нь манай салбар бол хамгийн өндөр бүтээмжтэй гарч ирнэ. Гэхдээ тэр усыг бид нар хамгийн үр ашигтай зарцуулж гин гэсэн үг шүү дээ. Эсвэл тэр газрын сайн яриадсан 0.1% дээр үйл ажиллагаа явуулаад тий тэр газрыг эвдрэлд оруулаад тэгтээ олж ирж байгаа экспортын орлого нь бол хамаагүй өндөр. Тэгэхээр манай салбар бол хөдөлмөрийн бүтээмж, саяны ярьдаг байгалийн нөөц ашиглалт нь бол зөвхөн одоо байгалийн нөөц гэдэг чинь бол зөвхөн эрдэс баялаг юм биш. Ус, газар тий. Одоо энэ бүх юм чинь бол бас адилхан байгалийн нөөц. Тэр байгалийн нөөцөө хамгийн үр бүтээмжтэй, хамгийн өндөр эдийн засгийн үр ашигтай эргэлтэнд оржуулж байгаа нь уулуурхаан салбар байна. Тэгэхээр энэ талуудаа бүгдийг бид нар зөв ойлгох хэрэгтэй. Тэр ажлаа бид нар тутмаг хийдэг байсан. Тэр гурваа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ бид нар илүү нээлттэй болох хэрэгтэй. Бид нар болох тэр ингээд боддгийн салбарынхан болох тэр одоо бид нар уулын ажлын тайлангаа одоо ингээд маш малтуудын газар нь хөргүүлсэн. Бүх тайлангаа тавьчихсан. Одоо Монгол улс чинь 2008 оноос хойш уулуурхаан салбарын олборлох салбарын ил тодын санаачлага гэдэг нэгтдсэн. Тэндээ компаниуд маань ерөнхийдөө бүгдээрээ бараг хэдэн төрний татвар хураамж тайлан өгж байгааг хандив өгж байгаа бүгдийн ил тод тайлгандаг. Энэ тайлангууд нь уг нээлттэй байгаа. Бид нар яг нөгөө тайлагных ажлаа хийцэн. Тэгээ ажлаа үргээ биелэлчлэгээ бодоод яваад идэг. Гэхдээ эн чинь зөвхөн тайлагнаас гадна тэр тайлан очиод нэг газар ингээд ширээн дээр дарагдал үлдчихэж байгаа байхгүй юу? Эсвэл нэг интернет дээр нэг байгааг л гэж бид нар хэлдэг. Гэхдээ тэрийг орж хардаг хүн байхгүй. Тэгэхээр тэр мэдээллийг чинь бүгдийг нь аваад мэрэгжлийн бус хүмүүс ч гэсэн ойлгох хэмжээгээр бид нар одоо олон нийтэд тэрийгэ түгэх хэрэгтэй. Нөгөө талаасаа шийдвэр гаргаж улс төрчнөр нь хүртэл тэрийгэ мэдэхгүй явж байгаа тохиолдлууд байгаа байхгүй юу? Тэгэн гутаа нөгөө сошиал дээр ингээд гарч байгаа янз янзын сэдв олон нийтийн аясаа дагаа тэрүүгээрээ одоо шийдвэр гаргадаг ч юм уу. Бодиттой фактор үндэслэн шийдвэрүүдээ гаргаж л энэ Монгол улс урагшлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний дутуу хийсэн ажил байх. Энэ тал дээр бид нар засахын тулд бас анхаарал ажиллаж байгаа салбарын компаниуд тэгээд энэний нэг хүрээнд бол энэ платформ үүсгэх нөгөө диалог харилцан ярилцах платформ үүсгэх хэрэгтэй, уулзах газар үүсгэх хэрэгтэй. Тэгвэл бид нар нөгөө урдх ажиллаа хийгээл газараа нөгөө талдаа яваад идэг. Тэгэхээр ингээд нэг салбарын хүмүүс, манай салбарын бусад одоо орон нутгийн иргэний нийгэмтэйгээ улс төрчтэйгээ хоорондоо бас ингээд уулзаад залуу үетэйгээ уулзаад бас ингээд ярилцах платформ хэрэгтэй. Таны саяны хэлж байгаачлан мэдээж одоо нэг муу нэртэй ч гэдэг тийм танигдлын асуудал юм байна. Ер нь ойлголтыг илүү сайжруулах, мэдээлэл илүү сайн түгээх асуудал юм байна. Гэхдээ та
түрүүн бас хоёлаа ярианы ихэнд хэлжсэн. Та бол энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. Өмнө нь Energy Resources гэдэг юм уу. Тэгэд яг ингээ ажиллаад явж байхад ер нь яг ийм уул уурхаан компани удирдлага, төслийн удирдлага, дээрэс нь одоо ассоциацийн ингээд удирдлага энэ хүний хувьд ингээ хараад үзэхэд ер нь энэ салбарт тулгарч байгаа хамгийн том чаленж нь юу байгаа? Яг өнөөдрийн байдлаар. Тэг яг хуу манай салбарын хувьд бол тулгарч байгаа хамгийн том асуудал нь одоо бид нар бүгдээрээ л ярьж байгаа нөгөө нийгэмд хөлөөн зөвшөөрөх шаардлага бол байгаа. Бид нар болох төр ингээд нөгөө чимээгүй ажиллая гэж яваад байдаг нэг айлын хүү идэг шүү дээ. Тэгээ гэрээд хижээдэг. Одоо Монголын экспортын орлогын энэ жилийн өссөн байдлаар 95% нь одоо манай салбараас орж ирсэн. Тэгэхээр бол Монголд орж ирж байгаа $100 95-ын одоо энэ салбарынхаа оруулж ирж байгаа. Хамгийн хүнд хүчний хөдөлмөрийг бол манай уурхачд бол эрхэлж байгаа. Хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг манай компаниуд хийж байгаа, хөрөнгө оруулагч нар хийж байгаа. Яг нь бол уулуурхаа бол одоо анхан шатны хөгжүүлэлт нь маш ундаа. Хайгуулын шатнаасаа эхлээд судалгааны дээр нь ингээд хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрлэлээ эхэлтэл бол за багтаа 10-15 жил болдог. Жишээ хэлэх юм бол одоо оюутлахоо 2000 оны ихэр нэгдсэн. Одоо тэгэхэд 25 он дөнгөж гүний уурхаа нь бүрэн хүч чадлаараа ажиллаж эхлэхийн одоо наан явж байна тийм. Тэгэхээр эн чинь бараг 20-25 жил шаардлагадсан байгаа байхгүй. 90 хайн судална. Тэглэг байх. Тэхийнхээ төлөө хөрөнгө босгоно. Дараа нь дахиж нөгөө үйлдвэр одоо уурхаагаа байгуулах гэж маш их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Тэгжээж эн чинь бараг 20-25 жилийн дараа үйл ажиллагаа нь ингээд нөгөө хөрөнгө оруулагчдын төсөөлж байгаа хэмжээнд компани төсөөлж байгаа хэмжээнд очиж ажиллах гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм урт хугацаагаар явдаг зүйлд бол тогтвортой байдал чухал. Тэгэхээр ерөнхийдөө тогтвортой байдлыг бид нар яаж хангах вэ гэхээр нийгэм маань бидний хүлээн зөвшөөрж бидний зовлонг ойлгож салбарын онцлогийг бас тодорхой хэмжээнд ойлгож бид нар ямар их хариуцлагыг үүрж явж байгааг бас ойлгож бас биднийг за дэмжихгүй маа гэхэд одоо байнга муулж гацаархал болчих юм бол бас их том алхам болно гэж харж байгаа. Урам зоригийг бас мохоохгүй байх тий. Залуучууд энэ бас яриа тавд хоёрын яриа зориулагдж байгаа. Танд саяны нийгмийн дэмжлэг гэд ярьж байна. Тэгэхээр залуучууд бол нэлээдгүй бас хувь хэмжээг нь эзэлж байгаа. Залуучуудыг юунд уриалах вэ? Залуучууд маань мэдээч үе өөрийн гэсэн челленжтэй тийм үү. Тэгэхээр яг хуу би одоогийн залуучуудаа юу гэж уриалах юм гэхээр би ч гэсэн бас залуу явсан үе байгаа. Тэгэхээр яг нэг сүүлийн үед ингээд нэг тоо статистик харахад бол за бараг залуучуудын 70-80% дээрээс гадагшаа явж амьдрмаар байна. Ийм хандлагатай Монгол улс чинь бүтэхгүй. Ерөөсөө энэ улс төрчид нь бүтэхгүй юм байна те. Ерөөсөө эндээс явъя, гадаадд очил гоё амьдрна гэсэн нэг тийм өрөөсгөл төсөөлөлтөй байх шиг байна. Талаас үнэн. Манай нийгэмд бас тулгамж байгаа олон асуудал байна. Үнэн. Гэхдээ нөгөө талдаа монголчууд нь Монголд амьдрахгүй гараа явчих юм. Энэ улс чи яах юм бэ? Тэгэхээр хэн нэг нь энэ ч үлдэж энэ Монголыг монголоор нь байлгах шаардлагатай шүү дээ. Хөдөлмөрлөж. Гэхдээ нөгөө талаас бол бид нар бол дэлхийд хөл нэгзүүлж лалах хэрэгтэй. Тэгэхээр бид нар суралцах хэрэгтэй, боловсрох хэрэгтэй. Эрдэм мэдлэг эзэмших хэрэгтэй. Тэрний төлөө бид нар гадаад явж болно. Гадныхантай хамтарч ажиллаж болно. Гадны хөрөнгө оруулалт орж ирж болно. Гэхдээ улсыг хөгжүүлдэг нь хүмүүс нь өөрөө л идэх байхгүй. Тэгэхээр Монголыг хөгжүүлэх хүмүүс нь монголчууд өөрсдөө. Бид нар бол гадныхантай хамтарч ажиллаж болно, гаднаас хөрөнгө оруулалт татаж болно, гадны техник технологиг нутагшуулж болно. Гэхдээ энэ бүхний гардаж хийх хүмүүс нь монголчууд. Тэгэхээр монгол залуучууд маань энэ тал дээр бас одоо нэгийг бодолсоо гэж хүсэж байна. Тэ? Тэр мэдээж одоо урам зориг мохох үе гэж магадгүй, шантрах үе гэж магадгүй. Өмнө болсон хойно тийм одоо хувь өсгөлийн зөндөл асуудал гарах байх. Гэхдээ ер нь бол нэгдсэн зорилго алтмод одоо би монгол хүн болж төрсний зорилго нь юу юм бэ гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Яг бидний үеийн хүмүүжил тийм байсан байж магадгүй. Залуу үеийнхэн арай чөлөөтэй дэлхий одоо гэдэг маань үшээ бидний амьдрах орчин гэж харж яж магадгүй. Гэхдээ яг бас нөгөө талдаа энэ дэлхий дээр бас өөр юм гэсэн гэр оронтой, нутаг оронтой, улс оронтой байх нь бас чухал байх гэж бодож байна. За амарчсан таныг цагаа гаргасанд баярлалаа. Өнөөдөр бас арга хэмжээний 3 дахь өдөр байгаа. Miners буюу уурхачдын наадамтай өдөр байгаа. Та бас сайхан харагдчихээн. Тэгээ сайхан наадаарай. Баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.